Сайн байцгаана уу эрхэм хүндэт үзэгчдээ. Та бүхэн тавтай сайхан амарч байна уу? Улаанбаатар хотоос Унган нутгаар зориж гарсан аялын багийнхан бид аяны дөрөв мотлоггүй довтлосоор Баян хонгор хотын урд хэсэг номгон хайрхан уулыг эмжих тун голын гүрэн та бүхэн налгар сайхан намарж иж байна уу? Хээр аяны зам хөөж явах. Шөнийн түүдгийн дэргэс суугаад байж хад хүнд хамгийн түрүүн сэтгэл дотно яруу найргийн мөрөд дуухуур санаанд ордог билээ. Энэхүү аяны замыг ихэвж явахын агшинд сэтгэл дандаан сүмбэрлэх, сэрүүн цэнхэр хангайтай дуун дургалж уянгалан дуулах удаан талын цэнхэр нуур, хатан зүрхэн дуяатай, халуун шаргалгав баялаг бүхний мандаа ордотой Баян хонгор нутаг минь аим. Олон үеийн домог онгон зүрхний омог магтан дуулах нутгийн дуу мандан бадрах совилэг үнэн сэтгэлийн хайрын гигэ үрд мөнхийн байр Баян баяны манлай болсон Баян хонгор нутаг нэ гэж Монгол улсын төрийн шагналт яруу найраг зохиолч Баян хонгор нутгийн унган хүү бүрүүчвийн бүрүүсрэнгуй бичсэн энэ мөрөөд сэтгэл дотно бууж ирсэн юм а. Үнэхээр Улаанбаатар хот дахь Баян хонгор аймгийн гадуусан нутгийн зөвлөлт зохион байгуулж бидний хэсэг хүмүүс оролцсон энэ аялал их сайхан зугаатай хөгжилтэй байлаа. Нутгийнхаа бурдуутай ус олон сайхан домог дүүхийг яриулж явлаа. Олон сайхан дуу хуурыг сонсож явлаа. Одоо бид Баян хонгорын төдийгүй Монголдо бас дэлхийн данстай алдарт галуутын хавцлыг зорин аяны зам хөөж яваа минь энэ билээ. Байгаль их өөрөө тогтоосон үзэсгэлэнт гэхээс илүүтэй сүрлэг гайхамшигтай энэ хавцлыг галуутын хавцал гэдэг. Нутгийн зам болон их төлөв галуутын хязгаарч гэж нэрлэдэг юм билээ. Байгалийн энэ тогтоцсон хол ойрын зочин гийчний уулга галдан бишрэл төрүүлэн нүд баясган сэтгэл сэргээх нь зөвхөн Баян хонгорчуудын төдийгүйс Монгол хүний Монгол нутгийн нэгэн бахархан хайрлан хямгадах хүндлэн дээдлэх байгалийн сүр хүчин үнэнхүү гайхамшгуудын нэг юм билээ. Үний гараар бүтээгүй энэхүү хавцлын тухай Баян хонгор хайрхныхны дунд олон янзын хувилбар аман домог байдгаас зарим домгийг домог урсгах цагаар хуучинтай. Эрт дээр үйт зогтой хүний хушууны нутагт олгой нуураас хаалхан ам хүртэл их устай маш том нуур байдаг байжээ. Тэр нуурыг дот нуур гэдэг юм санаж. Гэтэл ганцхан шүн хэнгэрэг цан дуурхаж, бүрээ бишгүүр хангинаж, хонь мал майлдаж, хүн амтын шуугилдаад нэг их нүүдэл яваад өнгөрөх шиг болж гинэ. Маргай шүглүүн харахад дот нуур байрантан байхгүй болжээ. Тэр нуур савнаас галиад бомбны нураг сэтдэж хойтлын гол цагаан труудын голд нийлсэн юм санажээ. Галуутын хавцал ингэж үүссэн дуртай. Харин дотнуураас энэ тэнд хонхор готгор газар үлдэж гоцсон ус цагийн эрхэн ширгэж чадах болоод зарим нь одоо байгаа олгой нуур, олон нуур, холбоо нууруудыг үүсгэсэн юм гэлээ. Хаалхны амныг тэр олон хуудаж ингэж үүссэн юм гэлээ. Баян хонгор аймгийн гадуусан нутагт төрших галуутын хавцал далайн дэвшнээс дээш 2706 метрийн өндөр төрших товцог хайрхан уулын зүүн болон зүүн хойд тал, далайн дэвшнээс дээш 2120 метрийн өндөр төрших бом буулын нуруугам, далайн дэвшнээс дээш 2040 метрийн өндөр төрших олгойн гол гүн зүсэн урсаж энэ хавцлыг үүсгэсэн гэдэг. Галуу их хөндрөлдөг тул галуутын хасаа хэмээн нэрлсэн юм билээ. Энийг сан дундуур усах голыг олгойн гол гэдэг. Олгой нураас их авч урсдаг болохоор тийм нэрлсэн болов уу? Энэ хэсгээр бас сүмбрийн гол, олгойн гол,
харганы голууд нийлж дамжин устдаг юм байна. Галуутын авслын тухай бас нэгэн домог байдаг юм байна. Дээр үед бөөн цагаан нуур баг устай байж засгийн хушууч ядуу хоосон байж гинэ. Засгийн хушуу хотлороо цөөн хэдэн ямаатай ажих тэмээгүй цээжин атгуур гэртээ байжээ. Бөөн цагаан нуурыг их устай том нуур болохоор хушуу баяжна гэсэн домог яригддаг байлаа. Гэтэл Дотнуур савнаасаа хальж гадуутын хавслыг үүсгэж цагаан труудын голтой нийлж байдргийн гол зутгаад цаашаа бөөн цагаан нуурд очиж зутгаж бөөн цагаан нуур их устай том нуур болж цагийн хушуу баяжсан юм нэлээ гэсэн домгийг өндөр настан давсан болтонгой бидэнд хуучилсан юм аа. Бид галуутын хавслыг үзэж сонирхон сэтгэл баясаар олгой нуурын хажуугаар өнгөрчин улмаар хөгний голын хойдбол цусаж байгаа малчин айлуудаар орж нутаг орныхон зонголонтой уулзсан дуу хуур түүх томгийг үргэлжлүүлэхээр аяны хаан замыг хөөсөн юм аа. Баянгор аймгийн Галуу сумын нутгаар манай уран бүтээлийн багийнхан уран бүтээлд оролцогчид аяны замыг ихвэж аяллаа үргэлжлүүлсээр бид Баянгор аймгийн Галуу сумын 2 дугаар баг. За манай нутгийнхны хэлээр бол Сүмбэрийн баг гэдэг нэр байна тийм ээ. Сүмбэрийн багийн. Одоо энэ чинь яг ямар нутагт нэр яд бид газар орны нэр хөгний гол. Хөгний голчдын урдуур усч. Яг тийм. Тэгээ хөгний голын хүнд үйлж байгаа малчин Хэнийх ялгуул Жүлтэн жимцэн баталцыг. За Жүлтэн жимцэн баталцыг энд одоо төр саатаад байна. Нутгийн бас нэгэн сайхан домог хүчийг ярьдаг. Нутгийн сайхан домогтой дуунуудаас дуулдаг. Энэ сайхан баянтай урлагмэтэй уулзаад байгаа юм. Таны алдар юм бэлээ? Нямхөө. Чулуунбатын нямхөө. Чулуунбатын нямхөө. Нямхөө. Танай удам судар ер нь ямар удам судар болсон уу? Манай удам судрын улсууд бол юу? Манай ээжийн талын аав нь бол юу энэ тан барьдаг. Илээч барайч байсан. Одоо тэр зэгийг бол олдчмаар юм гэсэн үг. Тэр зүг рүү байх нь шүү дээ. Тийм ээ. Тэр талын хүн байх нь шүү дээ. Тэр талын хүн байсан. Зөв. Тэрнээс хойш удам судрууд бол юу? Одоо тэгээд тэрний хүүгээс нь гарсан одоо энэ юу байна? Энэ зулимч байна. За. Бас хүүхнээс нь гарсан манай дүү Дулмаа гэж ихэмч байна, ихээгүй их. Яриа байхгүй одоо тэр өвөгийн юг уламжилсан ба шүү дээ. Уламжилсан. Тэр одоо эм тангийн ургамал тэр хүн би. За. Тэрний манай отхон дүүгээс гарсан одоо дондын хин санжаа жамц гэж. Зөв. Тэр ламчог одон би. Зөв. Юу. Та тэгээд яг бид нар бол ингээд сая ер нь яг одоо усан болдонгой энэ төргээд нутгийн сайхан түүх томгийн мэдээ өгчүүлдэг ярьж уулзч явлаа л да. Тэгээ ер нь ягаад гэвэл манай нэвтрүүлэг домог урсах цаг гэд нэвтрүүлэг байгаа. Домог мэт ярианаас түүх амилдгийг мэдрэгсэн гэж ингэж одоо нэвтрүүлгийн толгой хийдэг бид нар. Тэгээд аль болохоор зэрэг өөрөөр хэлэх юм бол энэ хойч үеийнхэнд ийм түүхтэй нутаг, ийм домогтой газар энэ бүхэн тэгтээ түүхэнд биелэж байсан гэсэн бас нэг нутаг орноо таниулах гол зорилготой байна. Тэгэхээр таныг бол одоо аяны замд явж байхад бидэнд бас засаг дарганд танилцуулсан дууныхаа домгийг мэднэ бас домгийг бол ярина. Тэгээд хамгийн гол нөхөр нутгийнхаа эртний дуунуудыг сайхан дуулдаг.
Би ч одоо ингээд сайн уян ангийн даштаагны шууны хунга хонгорын галуутай ингээд чэжээ дэлдэл байхаас биш. Үнэхээр манай нутгийн домог түүхтэй тийм олон дуу байдаг гэдгийг сая л одоо ингэж явахтаа мэдлээ шүү дээ. Энэ чинь тийм энэ нутгаараа аялахыг чинь өрдөн бас их байх юм аа. Тэгээд энэ одоо зохион байгуулсан улсуудад нөхрийн баярлж байна. Тэгэхээр та нэг сайхан дууны домог яриач. Ямар домог байна? За ороо сайхан хэр гэж тийм дууны юуг л би нэг там дуулж мэдсэн байна. За. Тэгээ энэ олгооноор л шахаж хөөж оруулаад бугуйлдаж уургалаад тэгэл юу яаж гаргаж ирч чадаагүй л барь чадаагүй л алдсан юм гэдэг шүү. Нуур луг алдсан. Нуур луг алдсан юм. Тэгээд тэр мөр гарч ирээгүй. Тэр мөр гарч ирээгүй. Их хайхтар ороомор. Тий ороомор байсан. Тэгэл тэрнээс ч хойшил ирсэн энэ ч дов толгод л байсан ганцхан тийм олгооноор л байсан гэж байгаа юм. Тэгээ сүүлд нь бол усны авраг могойг юм гарч ирэл. Энэ олон нууруудын чинь тогтоогоол. Тэгэл энэ алтан хүн дээр урсгаж өгөөл. Энэ хойтлын гавцал руу урсгаж өгөөл. Ингээ голын галуутын гавцал. Тэгээ галуутын гавцал. Тэрлүүл урсгаж өгсөн юм. Ингэж л хоёр тастаж юу яасан юм. Тэгэл цагаан тургутын голтой нийлүүлсэн гэсэндээ энэ олгоон нуур энэ юунуудыг чинь тогтоож өгөөл. Тийм л юуг л ярьж ясныг л би юу ахын да тэрнээс сайн юу мэдэхгүй юм дөө. Тэгэхээр наад домгийн чинь бол одоо энэ жилийн зам бол ер нь нотлоод байгаа юм биш үү? Тэр нуур усны элбэгийг тийм ээ гол горхны элбэгийг одоо нутаг бол үнэхээр сайхан байна. Үнэхээр сайхан байна. Тэгээ энэ гол горхны уч нь ойрын хэдэн жил бол ингэж гараагүй. Ер нь хатаж байсан шүү дээ. Хатаж байсан. Модны орчин бол яандаа л гэмээр байсан. Нүд хатчихл байсан. Тэгэхээр одоо бид нар ингэ сонсоод та бүгдээс ингэ сонсоод боломжлоод байгаа юм чи үнэн бодтой байж байгаад байгаа шүү. Тийм ээ бид нар бурхны ном худлаа гэж үгүй шүү дээ. Бас их хүн ухаан байгаа бид нар мэд чинь тийм ээ. Яг гэвэл таны тэр сайхан өрөөдөн улс чинь тэр өвөөгийн юмтан бардгийг өнөөдөр үргэлжлүүлээд юм чинь болоод явж байна гэдэг чинь тэр өвөөгийн тухай ярих юм л домог болно шүү дээ. Одоо домог шиг юм яг гэдэг шүү тийм ээ. А гэт чинь хүүхдүүд нь ингэ даваад явж байгаа юм. За тэгээд нэг сайхан дуул да. За тэгээд. За одоо тэгээд дуухан дуул. Тэгээд да. За яа одоо дуулаагүй. Аросайхан хэрэг
сургийн вэцгаа танилсада яа баярлалаа. Хоолны захилагын дуучин ба штэ. Танд дэрэн дуучин удан бий дууны танаа. би Тийм үү? манайхан бол ерөөсөө манай тэр ах юу өвөө бол ерөөсөө алтан наманд эсгэрч яхад энэ амсгалдаар байж яхад дуулдаг хүн байсан гэсэн. Ерөөсөө дуучуудан бол ихгүй. Тийм юм байна шүү. Энэ хойд голын хүүхдүүд нь бол ерөөсөө тойж дууч. Тийм байна. Одоо тэр цэвэрлэн чинь манай өвгөөвийн манай ээжийн төрсөн дүүгийн хүүхэд шүү дээ. Зүг. Тэр юу болсон. Соёлын дэргүүний Соёлын дэргүүний ажил. Тэр чинь одоо том хүн байгаа юм. Том хүүгээс нь гарсан том хүүхэд. Ангахын ардын дууны удам судрын усууд байх нь шүү дээ. Тийм үү? Удам судар би. Ерөөсөн хүн чинь тэгээд нэг удам судар өнөрчгөр байна гайхаж. Өнөр өтгөн амбул дээр. Тэр өнөр өтгөн амбулын дотроос гарч ирсэн ухаантнуудаараа нэг бахархаж явдаг тийм ээ. Одоо бидний өвгдөөц чинь одоо бүгд манай ээж бол 8 улаа юм гин лээ. Зүг. Бид нэр 8 улаа ээж ийсэн. Би 8 хүүхэдтэй. Бүр удамс өнөр өтгөн. Бүр удамс одоо ер нь яг нутгалж исэн газар таагаар байна. Яг нутгалж исэн бол цагаан туруутын гол энэ гол хоёр л байна да. Тэр цагаан туруутай гарах уу? Гарна тийм ээ. Гарна.